Шүн дундын яриа 2. За юу яцхан бамбарнууд минь. 2 хоногийн өмнө 200к саб хүрсний бэлэг болгоод цоошин төрлийн контент эхлүүлсэн чинь манайхны бараг яг хүсээд хүлээж байсан төрлийн контент нь болчих шиг боллоо шүү те. Манай бомборнууд бүгд л гоё байна 10-аас 10 дахиад үзье гэд байсан болохоор цаадах чинь урамшаад цаг алдахгүй шууд дараачихаа дугаарыг оруулахар боллоо. Зяк тэгээд олон юм яриад яах вэ? Бич контенттэй орё харин энийг үзэж байгаа та хэд маань саба дараагүй бол дараад мөн дуустал нь үзээд хэрэг таалагдсан 10-аас хэдэн оноо вэ гэдгээд өгнээд доор комментоор бичээрэй за. Шимия Кидаме буюу Midnight Horror Story нэвтрүүлгийн үндсэн хөтлөгч Ким Гура төр зур өвчтөй байсан бол буцаж нэвтрүүлэгтээ эргэн ирснээр энэ удаагийн дугаар маань эхэлнэ. Энэ удаагийн нэвтрүүлэг зургуулаа эхлэх ба өнөөдрийн зочноо хүлээн авна уу гэснээр хаалга чимээг өхөн онгон Attention хамтлагийн дуучин соло уран бүтээлч жүжигчин хөтлөгч Lee Jin-hyuk орж ирнэ. Зочин Jin-hyuk-аас ер нь өмнө иймэрхүү элдв зүйлс харж байсан уу гэтэл өөрт нь тохиолдож байсан нэг зүйлийг ярьж өгөх ба тэр нь нэг удаа фэн уулзалт дээр фэнүүдтэйгээ уулзаад байж байхад гинтэл арт талаас нь за хувцаа солиорой гэхэн сонсогдсон ба гайхаад эргээд хартал хинч байгаагүй л гэн. Мань Жинхиугч тухайн үед нэг л эвгүй зүйл сонссноо ойлгоод их л эвгүй царайлан шууд уулзалтаа дуусгаад цааш явж буй дүрсэн бичлэгт хүртэл үлдсэн байт юм байна. Ийхүү нэвтрүүлгийн оршил хэсэг дуусаж хин ихний түүхийг ярих уу гэхэд нэвтрүүлгийн үндсэн хөтлөгчтэй нэг Кимсүк би химээ хэлснээр энэ удаагийн дугаарын хамгийн эхний түүх эхэлнэ. Эхний түүх үхлийн тунхаглал. Энэ түүхийг явуулсан Жисүү гэх эмэгтэй нэгэн үеэл ахтай ба тэр ахтайгаа ёстой л хамаг л зовлон жаргалаа ярилцдаг их л дотн харилцаатай гин. Гэтэл 2020 оны 9 сард үеэл ахих нь 34 насны төрсөн өдөр болох төхөж байхад гинтэл үеэл ах нь бүр ямар ч холбоогүй алга болчихсон гин. Нилээн дээрээс хойш төрсөн өдрөөр ямар бэлэг авмаар байна гэд мессеж бичсэн ч бүтэн сар шахуу огт хариу өгөхгүй. Уцаач авахгүй бүрч болоогүй сошиал медиа хаягуудаа бүгдийг нь хаачихсан ер нь л нэг тийм биш байсан л гэдэг. Гэтэл гинтэл нэг өдөр огт холбогдохгүй байсан үеэл ахын залгаснаар яаран сандран гертэнд очвол эрүүл чирэг биетэй ах нь бүр тураад эцчихсэн. Нүдийг нь тойроод хар хүрээ татчихсан. Тэгээд бүр ямарваа нэгэн зүйлээс их л айгаад байгаа мэд хум суруугаа оролдоод ийш тийшээ огцом хараад байсан л гэдэг. Мань Жисүүч юу болсон бэ ахаа? Хилэлдээ юу болсон хэмээн дахин асуусаар байгаа. Дашгүй нэг ах нь эцэст нэг амнэн бүх зүйлсээ ярьж өгдөг. Энэ үйл явдлаас 4 жилийн өмнө буюу ахих нь 30 насны төрсөн өдрийн яг өмнөх өдөр ах нь гэртээ унтаж байсан ч яагаад ч юм гинт сэрээд л байсан байдаг. Бүр л унтаж чадахгүй хальт босгоод хажуудах жижиг гэрэл нь анивчж байснаа яг өөдөөс нь харсан хов хоосон хан дээр гинтэл бөөрөнхий хагархаа төл гараад ирсэн гин. Мань залуу хөдөлж чадахгүй хамаг биеийг хөрчгсөн байдалтай өнөөх төл руугаа гүлэрч байхад гинтэл толон дотроос нь эвгүй битүү сорвтой нүртэй цав цагаан нүдтэй урт хар үстэй эмэгтэй харагдснаа бүр толноос гарч ирээд яг урд нь тулж ирснэ. Чи 34 нас хүрээд үхэн хэмээн хэлсэн байдаг. Өнөөх залууч бүр шокроод ухаан алдаж унаад өглөөн сэртэл мэдээж л өнөөх тойл нь харагддаггүй ба сайн төвлөрөөд бодтол өмнөх шин зүүдэндээ харсан тэр тойл нь нэг л тийм хаан ихтэй харсан тойл шиг санагдхан тэр. Нилээн сайн бодтол яг өмнөх жилийн төрсөн өдрөөрөө найзуудтайгаа баяраа тэмдэглэж жаал ууд сууж байгаад 30 хүрчгсэн их л зөрөгтэй нөхөр найзуудтайгаа хамт хаягдсан гэх нэг сургуулийн барилга руу саваагүйтэд орчихсон байдаг. Гарч идэн тусгаад явж байгаад хажуу тийшээгээ эрэхтэл нэг тойл байсанд нь цочоод гартаа байсан зүйлээ шидчих ба өнөөх толин чагараад газар унсан байдаг. Энэ нь мэдээж сая харагдсан толин байх ба яг толийг хаглах үед эмэгтэй хүний муухай хахир орилох чимээ хаягдсан хоосон сургууль даяар цуурайдан сонсогдсон гэдэг. Мэдээж мань нөхөр тухайн сургуулийн барилгаас найзуудтайгаа зүхтаад гарсан ба үүнээс хойш огт тийм элдв муухай зүйлс тохиолдоогүй гин. Гэтэл яг 31 нас хүрдэг шөнө нь гэртээ унтаж байхад гинтэл нэг шил хагарах чимээ гарснаар сэрвэл яг л жилийн өмнө харсан өнөөх
тойл нь ахаад ханан дээр нь гараад ирчихсэн байх ба өнөөх эвгүй сүнс эмэгтэй ахин гарч ирснэ. Чи 34 нас хүрээд өхөн. Чи 34 нас хүрээд өхөн хэмээн ахин дахин хэлсээр өөдөөс нь тулж ирсэн байдаг. Мэдээж л мань залуу яг л өмнөх жилийнх шигэ ухаан алдаад л унсан байдаг. Энэ үеэс хойш жил бүр яг л төрсөн өдрийнх нь өмнөх шөнө энэ эвгүй сүнс гарч ирээд бүр дээр нь гарч суугаад хоолойг нь боонго чи 34 нас хүрээд өхөн. Чи 34 нас хүрээд өхөн. Би чамайг ална хэмээн орилдог болсноор бүхэл бүтэн 4 жил өнгөрчихсөн байхан тэр. Харин одоо 34 нас хүрэхэд ердөө 7 хоног үлдчихсэн тул энэ ах нь маш их айгаад хамаг л хүмүүсээс бүх холбоо сүлжээгээ таслаад ажил төрөлдөөж явуулгүй юм хумч олигтой идэж чадахгүй ёстойлныг тарчилж байгаа л болж таардаг. Мань Жисүүч үүнийг нь сонсноор яг 34 нас хүрдэг төрсөн өдрийнх нь өмнөх өдөр үеэл ахыгаа дагуулan нэгэн бөөдөр очсон ба өнөөх бөөн нэлээд сонсож байснаа. Чи юу өдөрч тэр газар руу орсон юм? Хурж болохгүй зүйлдээ хүрсэн байна. Нэг төвөгтэй сүнс чамаас зууралдаад байгаа юм байна. Гэхдээ нэг хүн чамайг үргэлж хамгаалж явд юм байна. Гэрт чинь танаа удмын нэг зүйл байна. Тэрийг өнөөшн дэрэн доороо хийгээд унт. Мөн юу ч усан бай гараас нь огт тавьж болохгүй шүү хэмээн нэг л тийм ойлгомжгүй бүдэг бадаг зүйлс хэлж өгөөд явуулсан байдаг. Мань залууч гэртээ ирээд шууд л ээж руугаа залгаад манай гэрт тиймэрхүү юм юу байж болох вэ ээж? Намайг хамгаалдаг нэг хүний эд зүйлгээд авах юм. Манай удмын чухал зүйл бололтой хэмээн асуух ба энэ нь хувцсных нь шкафын дотор байсан өөрийг нь бүр багаас нь маш их хайрлаж хамгаалдаг байсан өвөөгийнх нь улаан модон таяг л болж таардаг. Оройчулж бөөгийн хэлсний дагуу мань залуу өвөөгийнхөө таягийг дэрэн доороо хийгээд орондоо ороод нүдэ хайлтантал тис өөр газар ирчихсэн байх ба энэ нь нөгөө 30 насны төрсөн өдрөөр орсон хаягдсан сургуулийн коридор л болж таардаг. Гайхаа зогсож байхад гинэт нэг хүн гараас нь хөтлөөд алхаж эхлэх ба сайн харвал энэ нь хэдийнэ өнгөрчихсөн өвөө нь өнөөх улаан модон таягаа тулчихсан юу ч хэлэлгүй их зурагшаага хараад л алхаад байхан тэр. Мань залуу за юу ч гэсэн хайртай өвөө маань гэдгийг мэдээд овоо тайвшраад алхаж байхад гинтэл араас нь олон жилийн өмнө сонсож байсан нөгөө муухай эмэгтэй хүний хахир хүйтэн хоолой цөөрөт тал ойрлохын сонсогдох ба удалгүй бүр араас нь гарч ирээд биенээс нь зуураад хоолойг нь боон үснээс нь зулгаагаад эхэлсэн гэдэг. Мань залууч өнөө бөөгийн хэлсэн юу ч болсон гараас нь тавьж болохгүй шүү хэмээн хэлснийг одоо л нэг ойлгон өвөөгийнхээ гараас тас атхан өвөө гэдэл чадлаараа дуудтал өвөө нь гинтэл эргэж харахад алхаж явсаар байгаад яг л нөгөө эвгүй хагархаа бөөрөнхий толон дээр ирчихсэн зогсож байхан тэр. Өвөө нь ч гинэт хөөш муу минь хэмээн хэлснээ таягаараа өнөөх толон дээр цогхоход толноос гинтэл улаан хүрэн цус урсаад эхэлсэн ба мань залууч гүн орноосоо цочин сэрсэн байдаг. Сэрээд хартал гар болон хүзүүн дээр нь яг саяны сүнсний зуураад байсан хэсгүүдээр нь хөхрөөд хүндүр болчихсон байсан ба цагаа хартал хэдийнэ өглөө болж манай залуу 34 нас хүрчихсэн байхан тэр. Энэ өдрөөс хойш мань залуугийн бие нь бүр хөнгөрөөд буцаад эрүүл чирэг биетэй болсноор ахиж нөгөө муухай сүнстэй огт таараагүй гэдэг. 거울에 깨시는 듯한 비명 시작. 빠지려고 있어요. 오빠는 할아버지를 따라 걷는 머리채를 잡고 당긴 잡힌 머리카락을 보여잡고 할아버지를 불렀는데 네, 이놈! 정신을 차려보고 침대에 앉아 있어. 목과 팔을 Түүхээ яриад дуусны дараагаар энэ түүхийг явуулсан Жисүү гэх эмэгтэйн илгээс нь дуут мессежийг бөөндөө хамт сонстол тэр бөө хэлэхдээ 34 наснда аюулгүй орж чадвал дэрэн доороо хийж унтсан тэр зүйлээ дараа нь шатаагаараа гэсэн. Тийм учраас үеэл ах бит хоёр дараа нь өвөөгийн таягийг шатаасан. Тэр цагаас хойш ах маань тэр муухай зүйлийг ахиж огт хараагүй. Одоо маш сайхан амьдарч байгаа. Химэн их л баяртай хоолоогоор хэлсэн байдаг. Нэвтрүүлгийн багийнхантай хамт онлайнаар үзэж байгаа 44 харанхуун сүнс буюу 44 хүн саналаа өгөн лаага асаатал нийт 34 лаа ассан ба энэ нь саяны түүх 34 хүнд нь таалагдсан л гэсэн үг. За дараагийн түүхийг хэн ярих бэлээ гэхэд энэ удаагийн дугаард панелистаар оролцож буй оролцогч би хэмээн хэлснээр дараагийн түүх эхэлнэ. 2 дугаар түүх цусан холбоо. Өөрийн 6 цагт нэгэн залуу унтлахынхаа өрөөнд нэлээд шаардчихсан байдалтаас ирээд ханаа усыгээд өгөөч ханаа байна уу хэмээн ахин дахин хэлсэн ч огт хариу байдаггүй ба гэрт нь гүн анир чимээгүй ноёлож байдаг. Залууч өөрөө усаа хийхгээс эртэл гэрт нь яагаад ч юм нэг тийм их хүн өмхийдүү цусны үнээр ханхалж байх ба орон дээр нь бүр яг хажууд нь цустай хутга байж байхан тэр.
Залууч бүр айх гайххан зэрэгцэж өсөрч босоо том өрөөндөө ортол шалаарч гисэн нүл цус болчихсон байх ба. Яагаад ч юм эхнэр нь шалан дээр хуттгалуулаад өгчихсэн байдалтай хэвтэж байдаг. Үүнийг харсан мань залуучууд яаран сандран хоёр хүүхдийнхээ өрөө рүү ортол 11 настай охин болон 9 настай хүү хоёр нь ч мөн хэдийнэ өгчихсэн байхыг олж мэддэг. Энэ хэрэг нь 1990 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Сөүлийн Сумпагу гэх газарт гарсан хэрэг ба тухайн үедээ хэвлэл мэдээлэлээр өдөр шөнөгүй л гарч байсан гэдэг. Ганцхан шөнийн дотор гэр бүлээ бүхлээр нь алдсан Ким гэгч залуу цагдаа дээр очин байцаалт өгөхөд мэдээж мөрдөгч нарт шууд мань залууг сэжиглэж эхлэх нь ойлгомжтой. Байрны харуулах шөнийн 2 цаг 25 минутын үед эмэгтэй хүний хэн нэгэнтэй маргалдан орилж буй чимээг 7-оос 8 удаа сонссон. Хэргийн газар үзлэг хийхэд телевизийн антен хугархай байдалтай олдсон. Ханын цаг нь газарт унчсан байсан. Мөн энэ Ким гэх залуугийн бугуун цагийнх нь ард талд цусны тол болдсон гэд ер нь л хосууд маргалдаж байгаад мань залуу эхнэр хүүхдүүдээ хөнөөсөн мэтэл баримтууд бүгд л мань залуугийн эсрэг гараад л байхан тэр. Ким залууч хөөрхий үгүй би хэдий согтуу байсан ч гэсэн юу гэж би эхнэр хүүхдээ алах юм бэ? Хин нэгэн гаднаас нэвтэрсэн байна. Хулгайч ч юм уу гэд ёстой л нэг сандарч эхлэх нь тэртэй. Үйл явдал энэ аимшигт хэрэг гарахаас өмнө энэ гэр бүлд ямар зүйлс болсон тухайг харуулхад уг нь ямар ч хэрүүл уруулгүй нөхөр нь ажиллаа хийж эхнэр нь гэртээ байж хүүхдүүдэд асардаг. Хүүхдүүдийнхаа боловсролд юунаас илүү анхаардаг гэд ёстой л нэг мөрөөдлийн жаргалтай гэр бүлэл байсан байдаг. Гэвтэл нэг өдөр баг хүүгийнхэн сургууль дээр цусны бүлэг тогтоох шинжилгээ авсан ба хүү шинжилгээнийхээ хариутай цаасаа барин гэртээ орж ирээд ээж аав энийг хардаа би буюу 2 дугаар бүлгийн цустай юм байна лээ хэмээн хэлснээр үндсэн асуудал эхэлсэн байдаг. Учир нь энэ ээж аав хоёр нь хоёулаа 1-р бүлгийн цустай. Тэгээд 1-р бүлгийн цустай 2 хүнээс 2-р бүлгийн цустай хүүхэд төрөх огт боломжгүй. Үүнийг сонссон мань Ким залууч энэ мөчөөс хойш хүүгээ өөрийнх нь хүүхэд биш хэмээн бодон эхнэрлүүгээ байнга л ууралдаг болсон гэн. Энэ хүүхд тэгээд ер нь хэний хүүхд юм? Чиний нууц амрагч нь хий юм? Хэмээн байнга л хардаж сэрдэн мөшгөж зүгээр мэдлээд өнгөрсөн хүнтэй хүртэл холбон саяны залуучийг хий юм? Энэ хүүхдийн чи аав юм уу те? Гэх мэтэр ёстой л нэг амар заяа үзүүлэхэ байсан л гэдэг. Эхнэр нь ч өөдөөс нь чиний л хүүхдчтэй өөр хэнийх байдیں хэмээн ёстой хэдэн зуун удаа тайлбарсан ч нөхөр нь огт тоохгүй уурлаад л байсан ч ёстой л нэг галзуурах төгсөн байдаг. Эхнэрийнх нь ээжийн өгсөн мэдүүлэгт манай хүргэн Ким тэр үйл явдлаас хойш үргэлжил охиныг минь буруутгадаг болсон. Тэр хоёр бүр хэд хэдэн удаа нэгэндээ гар урч байсан. Миний охин сүүлдээ бүр би нөхрөөсөө сална гэж хүртэл ярих болсон. Хэмээн бичсэн байсан нь цагдаа нарт мань Кимийг хартахад улмал түлхэц болсон байдаг. Гэхдээ нэг сонин зүйл нь мань Ким гэгч залуу яг л гэрээсээ шууд цагдаагийн элцээр өмсөж буй хувцастайгаа ирсэн. Тэр их цус нүжтэй хэрэг үйлдсэн гэхэд цагаан цамц нь ямар ч элдв цусны толбгүй цэв цэвэрхэн л байж байдаг. Гэтэл уг хэрэг гарснаас хойш 18 өдрийн дараа бүх зүйлс оронгороо эргэх нэг зүйл гарч ирдэг. Цагдаа нар аллахын гол хэрэгтнийг олцглоо хэмээн Ким залууг дуудуулах ба Ким ч яаран сандран цагдаагийн элцээр ирэн хей юм тэр новш нэрийг нь хэлээд хин яагаад миний гэр бүлийг ямар шалтгаантай ингэсэн хэмээн орилж эхлэхэд мөрдөгч нар нэг сонь царайлж байснаа хэрэгтнийг тогтоосон ч та уулзах боломжгүй л гэдэг. Мэдээж Ким залууч яагаад би уулзах болохгүй юм гэхэд мөрдөгчийн хэлсэн зүйл нь аллахын гол хэрэгтэн хэдийнэ өгчихсэн юм байна лээ. Тэр бол таны эхнэр. Хаалганы бариул дээрээс олдсон цусны толб, аллагын хутган дээрээс олдсон үсний ширхэг болон алуулсан хүүхдүүдийн гарт нь үлдсэн үсний ширхгүүдийг шинжилгээнд өгтөл эхнэрийнх нь байсан. Эхнэрийнх нь бие дээр хутганы шарх нь баруунаас зүүн тийшээ байсан. Өөрөөр хэлбэл эхнэр нь өөрийгөө яг нэг чигт 18 удаа хутгалсан. 6 удаа цээж рүүгээ, 12 удаа хөвлийн хэсэг рүүгээ. Амин тус газраа хутгалж чадахгүй байсан тул өөрийгөө дахин маш олон удаа хутгалсан гэдэг. Ерөнхийдөө бол төгс гэж хэлж болох гэр бүлийг бүтээч гсэн байхад ганцхан тусал цуснаас болоод бүх зүйлс орвонгороо эргэж нөхөр нь эхнэртээ огт итгэхээ болж байнгын хардаж сэрдэж дарамтлаж зовоодог байсан тул эхнэр нь бүр залхаад бүх зүйлсээ тултлаа стрессцэн. Тэгээд хоёр хүүхдээ хутгалж алчгаад дараагаар нь өөрийгөө хутгалж алсан л гэсэн үг. Гэтэл нэгэнт ийм зүйл хийж байж яагаад нөхрөө алалгүй унтаж байхад нь хажууд нь цустай хутгаа үлдээгээд тэгээд өөрөө цааш алхаж байхдаа цус алдаж үхсэн гэдгийг нь мэрэгжлийн хүмүүс эхнэр нөхөртөө маш их гомдож хорсож ууралсан. Бүтээсэн төгс гэж хэлж болох үс амьдралыг нь балаа зүйлсээс болоод нураасан гэж үзсэн тул нөхрөө санаатаагаар аллахын хэрэгт оруулж ингэж хэлмэгдүүлж амьдралыг нь юучгүй болгож өшөөгөө авах гэсэн байж магадгүй хэмээн таамагласан байдаг.
Хамгийн эвгүй эргэлт нь мөрдлөгийн явц дуусаж бүх зүйлс тодорхой болсны дараа мөрдөгч Ким залууд хэлсэн зүйл нь та өөрийнхөө цусны бүлгийг 1-р бүлэг гээд байлоо. Биш байлээ шүү. Таны цусны бүлэг 2-р бүлэг юм байлээ хэмээн хэлсэн байдаг. Энгийнээр хэлбэл хүүхдийнхээ аав нь мөн байсан л гэсэн үг. Энэ бүх зүйлс болох өдөр хүртэл Ким залуу өөрийгөө 1-р бүлгийн цустай гэж бодож авсан. Тийм л учраас 2 1-р бүлгийн цустай хүнээс 2-р бүлгийн цустай хүүхэд гарах боломжгүй гэж эхнэрээ хардаж, маргалдаж эхэлсэн. Хамгийн харамсалтай нь энэ хэрэг гардаг 1990 онд шинжлэх ухаан технологи тийм ч сайн хөгжөөгүй байсан ба статистик тооцоогоор бол цусны бүлэг тодорхойлох шинжилгээ өгсөн 200 хүний нэгт нь алдаа гарч цусны бүлэг нь буруу тодорхойлогддог байсан ба тэр нь явж энэ Ким залууд тохиолдсон л болж таардаг. Бас нэг эвгүй зүйл нь Ким залуугийн эхнэр нь 2 хүүхдээ алахдаа 9 настай баг хүүгээ эхлээд алсан ба охиноосоо бүр хэд дахин илүү хэрцгийгээр алсан гэдэг. Хүүгээ эхлээд төмөрс авахар маш олон удаа зоогоод араас нь 14 удаа хутгалж алсан гэдгийг нь тогтоосон ба мэрэгжлийн хүмүүс ээж нь хүүгийн цусны бүлгээс болоод энэ бүх хэрүүл маргаа ихэлсэн тул хүүдээ илүү их дургуун хурж хүүгээ илүү их үзэн ядсан учраас ингэж маш хэрцгийгээр алсан болов хэмээн таамагладаг гэн. Түүхээ дөнгөж яриа дуусны араас 1990 онд болсон энэ хэргийн жинхэнэ болсон газар буюу энэ гэр бүлийн гэрийг цагдаа нар шалгаж явахдаа хийсэн дүрсийг нь хүртэл үзүүлдэг. Энэ хэрэг нь олон нийтэд нээлттэй бүгд мэддэг болсон явдал тул 44 харанхуй сүнснээс санал хураалгүй шууд дараагийнхаа түүх рүү орцгоё гэснээр Attention хамтлагийн дуучин, соло уран бүтээлч, жүжигчин, хөтлөгч Ижин Хёк өөрт оногдсон түүхээ ярьж эхэлдэг. Гиснээс манайхаа ингээд дарааллаад энэ шүн дундын яриаг оруулчингууд яаж байна. Ерөнхийдөө манайхан энгийн аимшигын кино, хар цовруул эсвэл энэ шүн дундын яриа гэсэн 3 контентынхаа аллыг нь голцоо үзмээр байна. Саналаа доор комментээр бичээрэй. За цаадах чинь харж байгаа дараагийнхаа контентуудаа шийдэх юм шүү. Яг буцаад бичлэгтээ орцгоё. 3 дугаар түүх шинхэн оршуулгын ажилтан. Энэ түүхийг Улаан хотоос Кан Тайон нэртэй бүсгүй өөр тохиолдсон зүйлсээ явуулсан ба 2015 он Тайон охин 22 наснда дөнгөж сургуулаа төгсөж байхад нэг найз нь санал болгосноор хотын төвөөсөө нэлээд зайдуу алслагдсан газар байдаг ч гэсэн өндөр цалинг нь бодоод бурхан болсон хүмүүсийн арын ажлыг нь хариуцаж цогцоор нь хийдэг нэг буйны үйлчлэгээний компанид ажилд орсон гэн. Дөнгөж ажилдаа орсон эхний өдөр ахлах дээр очиод би шинээр ажилд орсон Тайон байна. Тусалж дэмжиж байгаарай гэхэд ахлах нь их хэл хүйтнээр өөдөөс нь чи нөгөө захирлын яриад байсан хүмүүн үү? Чи ямар ч зүрхий зоригтой байсан хамаагүй. Энэ ажил амаргүй штэ. Өөрийгөө сайн бэлдээрэй. Компани дээр нэрсэн цогцснууд дээр хамгийн түрүүнд хийдэг зүйл нь биеийг нь цэвэрлээд хувцсыг нь өмсгөөд гэрийнхэнтэй салах ёс хийлгээд цааш нь авсан тэдэг дараалтайг нь. Мань Тайонч хамгийн ихний өдрөө ажил яаж явагдахыг хажуунаас нь харж зогсохдоо овоо айж ичлэхүүд ажгүй байсан ч яг ажил дуусны дараа бүр яагаад ч юм бүү мэд гинтэл хинээг араас нь түлхэж байгаа мэтэл эсвэл бүр хөлн мэдээгүй болж байна уу гэлтээл сүхрөөд унцдаг. Айж сандарч байсан ч нэлээд тиссэн тул одоо л нэг тайвшраад хамаг энэ сулраад унаж байгаа юм байна да хэмээн нэг ч юм бодлохгүй өргөлжлүүлээд л ажиллаа хийж эхэлсэн байдаг. Ажлын онцлогоос нь шалтгаалаад энэхүү компани бүр шөнийн ээлжээр хүртэл ажилдаг ба нэг өдөр Мань Тайон шөнийн ээлжинд гараад ажил дээрээ хонохоор болсон байдаг. Тухайн оройн ямар ч оршуулгын үйлчлэгээ байхгүй, үйлчлүүлэгч байхгүй байсан тул Мань Тайон ганцаараа нойрмоглоо ол байж байхад гинтэл дээд давхраас нь хин нэгэн пижгэнлэх гүйж бүү чимээ сонсогдхон тэр. Гарч идэнгээ асаагаад 2 давхарт гартал юу ч байхгүй байсан тул 3 давхар руу гартал ард нь ахаад л нөгөө хөлийн чимээ сонсогддог. Мань Тайон сонны юмда өнөөдөр ямар ч өөрчлөлөгч байхгүй дээ гэж бодсоор нэг хаалгыг таттал 2 жаахан охин гүүгээд өөрөөрөө яваад орчих ба араас нь очиод харвал өнгөрсөн хүний буйны ажил хийдэг өрөөнд түрүүний 2 охин хөтөлцөөд зогсож байдаг. Тайон охин ч айн цочид сөхөрч унаад буцаад хартал мэдээж л байхгүй болчихсон байхан тэр. 근데 그곳 역시 다가갔어요. 아무도 없어요. Маргааш нь чуулж галтгооны эгчээ ажилд нь тусалж байгаад юу харсан тухайга хэлээд асуутал тэр эгч нь нөө хэдийнэ харцсан уу? Эвгүй байгаа сте. Хөөхөдөө дөнгөж шинээр ажилд орж байж юун ч хурдан таарлцчихсан юм бтэ. Чи энэ газарт урт удаан ажиллая гэвэл энэ 3 зүйлийг санаж ав. Нэгт ямарваа нэгэн зүйл харуул битгий тоо. Хоёрт
Хинч байхгүй газраас ямарваа нэгэн чимээ сонсвол бас л битгий тоо. Бүр битгий оч огт сонсоогүй мэтэл бай. Хамгийн сүүлийнх нь хамгийн чухал. Нар жаргаснаас хойш юу ч болсон бай 3 давхар руу хизээж битгий гар. Хэмээн хэлж байгаагаас нь харуул энэ газар энгийн нэг газар биш гэдг нь ерөнхийдөө л ойлгомжтой болдог. Үүнээс хойш нэлээд хоногийн дараа гадаа битүү бороотой бүрэнхий байсан ба уг нь нар жаргах цаг болоогүй цаг эрт байсан болохоор мань таяон 3 давхар руу гарч юм авахар гяс ортол гинтэл цаана нэг хүн гараад ирдэг. Яаж ил таяонч захирлаа та юу гэсээр араас нь очтол өнөөх нь гинтэл ард нь гараад ирэхэд цав цагаан нүртэй. Тэгснээ нүүрэн дээрээ нэлээд том шархтай эрэгтэй хүн гараад ирэх ба айгаад л ухарч байтал бас л нэг юм мөрөгчвөө эсвэл хэн нэгэн түлхсэн үү гэлтэй шууд унцхан тэр. Хальт толгоогоо өндөлгөө дээшээ харуул саяхан урд нь байсан сүнс нь мэдээж л байдаггүй. Маргааш нь нэлээд ачаалттай өдөр байсан ч ашгүй бүх ажлуудаа дуусгаад цэвэрлэгч ихчээ ажил туслан бүх давхрыг цэвэрлэж явж байгаад яг 3 давхрын моргийн өрөөг цэвэрлэж эхлэх үедээ ханын цагийг хартал оройны 6 цаг 45 минутыг зааж байдаг. За цагч гайгүй байгаа юм байна да хэмээн бодон алчууруудаа цэвэрлэж байхад гинтэл коридорын гэрэл анивчаад байхлаар нь гараад хартал хамаг хөл гар нь хугараад бүр эргэжчихсэн нүүр нь битүү шархсаруу болчихсон эмэгтэй цогц. Яг өөдөөс нь гүүгээд эхлэхэд мань таяон шууд эргэж хараад зогтох ба шатнаас бууж байх үедээ өнхөрч унаад ухаан алдаад унсан болж таардаг. Нэг нүдэ нээхэд эмнэлэг зэрэг ба ашгүй ээж нь ч ирчихсэн байхын тэр. Ашгүй элдв хүнд бэртэл аваагүй байх гэсэн. За гэртээ харьцгаая гэд хувцас солих гэтэл ээж нь таяоны нурууг хараад шууд шок. Учир нь нуруун дээр нь 2 том гарын мөр яг л араас нь алгацсан мэтэл хөхрөөд гарчихсан байхын тэр. Мань хүн ч өөрөө тэрийг хараад бүх болсон зүйлсийг ухраагаад бодсон чинь хид хідэн удаа хэн нэгэн түлхүүлж байгаа мэтэл сүхрөөд унтсан нь энэнтэй холбоотой юм шиг. Сүүлд нэг эрэгтэй сүнсийг харахад унсан. Нөгөө 2 жаахан охины сүнсийг харахад бас унсан. Бүрч болоогүй ажилд орсон эхний өдрөө ч гэсэн яг л хэн нэгэн түлхүүлж байгаа мэтэл унсан ба сүүл зүхтэж байхдаа ч гэсэн шатны уруу гинтэл унчихсан гэд энэ бүх зүйлс нь яг л нэг сүнс ар нуруунаас нь түлхэж унгаагаад байгаа юм шиг. Таяон ч энэ өдрөөс хойш ажилласаа шууд гарсан ба нэг өдөр бүр анх энэ ажлыг санал болгосон найз нь залгаснаа. Уучлаарай би чамд тэр ажлыг санал болгодгүй л байж тээ. Би наад газрын чинь тухай хүмүүсээс асуусан чинь маш олон хүмүүс дөнгөж ажилд ороод удалгүй бэртээд гарсан байт юм байна лээ. Бас нөгөө чи санаж гин үү? Хэдэн жилийн өмнө нэг эмэгтэй барилгын дээрээс унаж өгсөн штэ тий. Тэр эмэгтэй сүнс наад газарт чинь харагддаг гэсэн. Угаасаа наан ч н оршуулсан юм байлээ. Хэмээн их л эвгүй зүйлсийн тухай хэлхэн тэр. Нэрэл бодсон чинь тэр сүлд хөөгөөд байдаг эмэгтэй сүнс нь хаамаг ясын тэр нь хугараад эргэжчихсэн байсан гэхлээр тэр өндрөөс унаж өгсөн хүний сүнс нь мөн юм шиг. Тэгээ тэр сүнс нь шинээр ажилд орсон хүмүүсийг эн тэндээс нь түлхэж гэмтээгээд байдаг юм шиг. Таяоныг ажилласаа гараад удаагүй байхад нь тухайн байгууллагт нь бөө авчир зан үйл хийлгэхэд 4 хүний сүнс бай хэмээн хэлсэн гэдэг. Энэ нь мэдээж өнөөх 2 жаахан охин, нэг эрэгтэй сүнс болон тэр өндрөөс унаж өгсөн эмэгтэй сүнсэл болж Сүүлийн түүх ийхүү дуусаж 44 харанхуй сүнснээс санал хураалт авахд 30 л ассан буюу өмнөх түүхээ давж чадаагүй тул энэ удаагийн дугаарыг ялагчаар хөтлөгч Кимсүкийн үхлийн тунхаглал нэртэй түүх шилдэг түүхээр шалгарч чаддаг. Энэхүү түүхүүдэд ярилцаж дууссаны дараагаар нэвтрүүлгийн хэд маань хоорондоо нэрээ Солонгосын ёсонд элдв оршуулгын үйл ажиллагаанд явчихад буцахтаа шууд гэрлүүгөө явж болдоггүй гэдэг штэ тий. Оршуулгын газарт нь сүнс элбэг байдаг тул дагаад гэрт нь очих нь гэж ярьдаг. Тийм л болохоор оршуулганаас буцаж яваа бол автобус, метро гэх мэт аль болох олон хүнтэй тээврийн хэрэгслээр явах. Тэгээд шууд гэртээ харилах өөр нэг газраар ороод жаахан байж байгаад гэртээ харж бай гэдэг нь ийм л учиртай байсан юм байна да тий. Хэмээн хоорондоо ярилцаж буугаар энэ удаагийн дугаар маань дуустдаг. За тэгээд 2 дарааллаад энэ шүн дундын яриагаа оруулсан чинь манайхан одоо кино үзмээр байна энтергээд байваа. Мэдээж цаадах чинь ээлжлээд л явах юм шүү. За тэгээд дараагийн бичлэгээр 2000-аад оны жинхэнэ эвгүй кино оруулах тул манайхан юу ихэ мэдж байгаа штэ тий. Лайк сабаа дараад сүсгэлээ сууж байгаарай.